За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бид үнэн мэдлэгээс 12 сарын 1-нд эхлүүлэх гэж байгаа. Бэлгийн дайчин бэлдэх эрчимжүүлсэн 4 сарын сургалт эхлэх гэж байгаатай холбогдуулаад үнэн мэдлэгийн талаар товчхон танилцуулга урд урд нь олон өгсөн ч гэсэн товчхон ахиад танилцуулъя гэж бодоод багш нар ингээд суралцсан байна. За үнэн мэдлэг гэж юу юм бэ гэд. За тэгвэл энэ талаар би товчхон яриа. Та нар ер нь би гэж хин юм? Бид хүн гэж хин бэ? Ер нь яах гэж амьдраад байгаа юм бэ? Энэ амьдрал нэг хэвэнд цутгасан хүн болж төрөөд эцэрлэг, сургууль, ихтэй сургууль гэх мэтээр боловсроод тэгээд сурсан мэдлэг, эзэмссэн мэрэгчлэрээ хэн нэгэнд ажиллаад гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэж өөрийгөө ч анцаарах завгүй мөнгөний төлөөр явсаар нэг амьдрал дуусаа. Тэгээд ахиад л шин биеийг олж төрөөд дахиад эхнээс нь энэ бүхэн татагддаг. Энэ яг бидний зорилго мөн үү? Энэ орчлонд бид л зөвхөн ингэж амьдраад байна уу? Тэгвэл бид яагаад өөрийнхөө хүсснээр дуртай сонирхолтой зүйлээ сураад өөрийгөө таньж хөгжүүлээд амьдарч болдгоо юм бэ? Тэр өөрийгөө таньж хөгжүүлж мэдэх ч завгүй, өөртөө зориулах завгүй, хүсээгүй зүйлээ хийгээд мөнгөний төлөө амьдраад байгаа юм бэ бид? Ингээд бодохоор бид өөрсдөө ч мэдэхгүй мөнгөний боол болцоод бусдыг баяжуулаад байгаа мэт. Энэ бүхэн үнэхэрийн хөгжил мөн үү? Бид ер нь зөв замаар явж байна уу? Хүн болгонд ингэж бодогддог. Тэгвэл бодит үнэн гэдэг энэ орчлон ертөнцид амьдралтай гариг галактик нарны системүүд зөндөө байгаа. Тэнд бидэн шиг амьдралтай олон төрөл зүйлийн өөр өөр хөгжлийн түвшинтэй оршинлоод амьдардаг. Гэхдээ тэр олон төрөл зүйлийг ерөнхийд нь хүн төрөлд, хүн дүрт, амьтны дүрт оршинлууд гэж хоёр ангилдаг. За тэгвэл хүн дүрт гэдэг оршинл нь сүнс өчүүхэн жижиг цэг байхасаа эхлээд хүний биед хөгжлийн хамгийн доод түвшин болох 3 хэмжээстэй амьдралд орж ирж өөрийгөө хөгжүүлээд тэгээд хөгжүүлээд чадчихсан бол дараагийн өссөн гариг галактиктаа орчиж өөрийнхөө төвшнийг ахиулж, шат ахиулж явсаар байгаад эцэст нь маш хүчтэй, цул, маш их чадвартай энерги бий болтлоо хөгжих замтай байдаг. Хүний дүрт сүнсний оршинлоод. За тэгтэл бид яагаад ингэж энд гатчих вэ? Бидний хэн ингэж татаачих вэ? Тэгвэл энэ дэлхийн эзэмшигч гэж нэрлээд байгаа амьтны төрөлд яг хэлэх юм бол рептил болон хевлэр явагчид хүн дүрт энэ биднийг ухамсар сүнсээ хөгжүүлэх ёстой. Энд бол зөвхөн туулалт гэж хөгжүүлэх гэж ирсэн. Өөрсдийгөө хөгжүүлээ дуртай гариг галактикаа сонгоод цааш нь хөгжөөд явах ёстой гэдгийг мэдхийн дээр мэддэг. Мэддэг хэрнээсээ яагаад биднийг энд ингээд хориод гацаачих вэ? Тэгвэл тэд амьтны төрөлд ч гэсэн мөн хүн дүртээс арай өөрөөр өөрийн гэсэн замаар удаанаар хөгждөг замтай. Тэгвэл тэр рептил төрөлтөнгүүд өөрсдөө хүний энэ хөгжих чадварыг ашиглаад хүний сүнсэнд байгаа энэ чадварыг ашиглаад өөрсдөө төргөн хөгжихийн тулд энэ ухамсарыг хөгжүүлэхгүй хүн төрлөختнийг энчээ боогоод за бидэнд ингээд нэг хэвэнд цутгацсан мэт гэж би урд нь ярьлаа шүү дээ. Хүн болгон төрөөл ахиад амьдрал эхэлтэй, ахиад л сургууль цэцэрлэг гэл ингээд явдаг. Тэгэхээр энэ бүх цогц систем нь тэднүүсийн хүн төрлөختнийг энэ дахин амьдруулж цааш нь хөгжүүлэхгүй явуулах гэсэн тэднүүсийн хөтөлбөрийн нэг хэсэг байдаг. Тэгээд биднээс он удаан жил энэ хөтөлбөрт нь бүх зүйл ордог. Цэцэрлэг, сургууль, систем эннийхээ хажуугаар биднүүсийн хэрэгжилж байгаа хувцас, хунар, хэрэгжилж байгаа технологиуд, за тэгээд дээрэс нь идэж байгаа хүнсний
бүтээгдэхүүн бүгдөөрөнгийн хүнийг хөгжүүлэхгүй, ухамсарыг хөгжүүлэхгүй төлөө зориулагдсан байдаг. За гэсэн ч гэсэн бид энэ үед сонголттой ийм хүнсээр хордсон ч гэсэн сэрэх боломжтой байгаад байна. Дэлхий гэдэг гариг маань угаасаа 5 хэмжээстэй бүтээгдсэн гадуураа 5 хэмжээстийн матрицсан бүрхөвчтэй байдаг бол тэд энэ системчилсэн энэ хөтөлбөрийнхөө хажуугаар он удаан хугацаанд зөвхөн өөрсдийнхөө дээгүүр байх ёстой 3D матрицыг 5D матрицын доогуур нь бариад бүтнээр нь бариад ингээд дуусгаж байна. Одоо ингээд бүтнээр нь бариад дуусгацсан учраас дэлхий дээр болоод байгаа олон энэ дайнууд чинь бидэнтэй хамтран оршиж байгаа газар доор байдаг биднээс илүү хөгжилтэй 5, 6, 7 хэмжээстийн оршинлуудын техник технологи мөн урд нь рептилүүд энэ дэлхийг эзэмшихээс өмнө энд өндөр хөгжилтэй өөр олон оршинлууд иржсэн байдаг. За тэр оршинлуудын үлдээсэн технологиудыг хинэн авсан нь дэлхийг удирдах гад байна. Энэ бүтээсэн байгаа матриц тэнд хөөргсөн байгаа хиймэл дагуулууд энэ технологийн хүчээр одоо эцсийн эцэст хүн биднийг одоо хүний сүнсийг өөрсдийнхөө энэ зорилгод ашиглахын тулд ердөөсөө өөрийгөө ухамсараа удирдах боломжгүй хагас роботчсон ийм одоо робот хүн шиг болгоод хизээч одоо энэ сүнснүүд маань цаашаа хөгжих боломжгүй. Энэ дэлхийн гариг маань 5 хэмжээстээрээ цаашаа явах боломжгүй. Тийм колон гариг болгох гээд ингээд байгаамаа. Энэ бүхнийг бидэнд өөрийгөө гэрлэн бит тэр цул гэрлэн бит болж хөгжүүлсэн ийм тодорхой хэсэг бүлэг гэрлэн битүүд биднүүсийг энэ бүхнийг таниулаад байгаамаа. За тэд хэлэхдээ орчлон ертөнцийн хуулиар бол альва гаригийн асуулт хөндлөнгөөс ямар ч өндөр хөгжилтэй байсан оршинлууд ирж туслахгүй. Тэд бол зөвхөн зөвлөгөө өгдөг. Тэгвэл танай гариг, танай дэлхий гэдэг ингээд гацаад буруу замаар яваад байгаамаа. Энэ дэлхийг аврах хүмүүс нь та нар өөрсдөө юм аа. Та нарт хэн ч ирээд өөр хайр оршинлын юм уу өндөр оршинлууд туслахгүй өөрсдөө та нар маш чадвартай хүн сүнс чинь маш чадвартай сурах гэж ирсэн гэдгээ мартчихад төрөөд байгаамаа. Энэ бодит үннийг бидэнд энэ өндөр гэрлэн битүүд өгөөд за яаж ур чадвараа хөгжүүлэх вэ? Тэр арга техникүүдийг бидэнд зааж өгдөг. Ийм учраас манай үнэн мэдлэгийнхэн энэ өндөр дээд гэрлэн битүүдийн заасан хөтөлбөрийн дагуу 2023 оноос ахуулаад дэлхийгээ аврах гэрлийн дайчдыг бэлтгэх зорилгоор сургалтуудыг явуулж эхэлсэн. Энэ сургалтууд маань анхан, дунд, ур чадвар, дээд чад гэх мэтэр 4 шаттайгаар явагддаг байсан. Хажуугаар нь бид нар бас зуны үүлүүдэд явж үйл хийдэг. За энэ гэрлэн битүүд маань хажуугаар нь одоо бидэнд зориулж дэлхийн хүн төрөлхтөнд зориулж одоо биднээс нуугсан байгаа, биднүүсийг сэрээхгүй нуугсан байгаа энэ бодит мэдлэгүүдийг өгж дамжуулсан 3 номыг бичүүлсэн байгаа. За тэгэхээр энэ одоо 3 номныхаа талаар Унгаа багшийг яриач гэж урья. Сайн байцгаана уу? Намаа танилцуулъя. Үнэн мэдлэг сургалтаас авсан 3 ном байгаа. Нэгдүгээр ном нь болохоор үнэн мэдлэг, хоёр дахь ном маань үнэн мэдлэг дамжуулалтууд, гурав дахь ном маань нууц мэдлэг. Эдгээр 3 номыг бид судар гэж нэрлэдэг. Учир нь энэ 3 номын огч нь сая том багш хэлсэн тийм ээ. Өндөр дээд гэрлэн битүүд бичүүлсэн байгаа. Тэгэхээр хэн нэгэн хүний өөрийн олж авсан туршлага, олж мэдсэн тэр зүйл бол биш байх нь шүү дээ. Тиймээс эдгээр судрууд бичигдсэн цэгүүд маань энэ төрөлхтөнд өгөгдсөн хамгийн бодит үнэн мэдлгүүд байгаа. За одоо судруудаа нэгээр танилцуулъя. Хамгийн ихэнд хэвлэгдэн гарсан үнэн мэдлэг судар маань дамжуулагчаар дамжуулж 2023 хэвлэгдэн гарсан байгаа. Энэ сударт маань үний ухамсар сүнсийг сэргээх, хөгжөө, нууц, гэрлэн кодтой номын гэрлэн кодтой ном. За бид судраа уншихдаа эхлээд өөртөө танин мэдэх, өөртөө уншина.
За ингээд нэг уншаад болчихгүй бид нар номоо дахин дахин унших хэрэгтэй байдаг. Хоёр удаага бид нар номоо уншихтаа өөрөө өөртөө бодчихоо өөрийнхөө ухамсар цэмсэндээ хандаж яг энд уншиж өгч байгаа мэдээр өөрийнхөө ухамсар цэмсэндээ хандаж унших хэрэгтэй. За ингэж уншсанараа бид унших тусам энэ үнэн мэдлэг судалгийнхаа гэрлийн кодууд мэдлэг болон задарч бидний ухамсарт хадгалагддаг. За тэгэхээр ер нь ухамсар сүнстэй хүний туйлын зорилго өөрөө хөгжих байдаг. Дандаа хөгжил дэвшлэрүү тэмүүлж байдаг. Тэгэхээр бидний одоо дотор байгаа сүнс маань ч гэсэн дандаа хөгжлөрүү тэмүүлж байдаг. Хөгжил дэвшлэрүү байдаг. Тэгвэл энэ номоо энэ судраа уншсанараа бидний ухамсар тэлж сүнс маань хөгжинэ. За сүнсийг сэрээ ийм хэвсэн тодтол байх. Хүн өөрөө хөгжөөд одоо чадруудыг эзэмшээд мэдрэмж нь хөгжөөд ирэхээр жинхэнэ мөн чанар өвдлийг энэ номоо уншсанараа зэрвэж болдог байна. Үнэн мэдлэг сударт эдгээр тодтол байгаа учраас та хөгжих тусмаа номоо уншихдаа номын мэдлийг олж харах боломжтой. За үүнд нэг жишээ барьж та манай сургалтаар цац байгаа ур чадвараа эзэмшээд мэдрэмжээ эзэмсэн сурагч маань энэ номынхоо эдлийн зургийг ятсаараа бичлэг хийж өдрийнхөө бичлэгийг олж харлаа гэж бичлэгээ явуулж байсан. Тэгэхээр одоо сургалтанд сурж байгаа сурагчид маань ур чадрыг эзэмшдэг мэдрэмжийн хөгжөөд ирэхээр номынхоо гэрлийг өөрсдөө харах бүрэн боломжтой байдаг байна. За тэгвэл энэ мэдлэг ном маань эзэн кодтой, эзэн хамгаалалттай ийм гайхалтай судар ном байх нэ. Юу номонд маань одоо дотор агуулгын юу байгаа вэ гэхээр орчлон ертөнц юу вэ? За түүний хамаарах тийм ээ. Орчлон ертөнцид хамаарах маш олон биетүүд байгаа гэж сайн тэмдэглэж байна тийм ээ. За тэр биетүүдийн талаар тэр биетүүдийн амьдралын талаар бичсэн байгаа. Мөн хэмжээс гэдэг маань өөрөөс нүсний хөгжөлтэй холбоотой ойлголт. Тэр хэмжээс яаж байршдаг. За мөн манай гаригийн бүтэц бидний одоо физик биетэй хүн төрөлхтний тийм ээ төрөл авсан тухай. За мөн бид физик биетэй бид ухамсар цөмстэй хүмүүс хэрхэн хөгжих боломжтой тэр арга замууд. За дээрэс нь өөрийн биетэй гэдгээ мэдэх матриц дотор хууралтууд. За түүнээс өөрийгөө яаж хамгаалж гарах арга замууд, техникүүд бидний маш сонирхолтой картаа сэдвийг энэ мэдлэг сударт маань бичсэн байгаа. За тэгэхээр гэрлэн кодтой гэрлийн хастай үнэн мэдлэг судар айдны маань байна. Хоёр дахь судар болох үнэн мэдлэг дамжуулалтууд. Энэ судар маань 2024 онд хэвлэгдэн гарсан байгаа. Энэ сударт маань 2021 оноос эхлэн өгөгдсөн бүх дамжуулалтууд болон үнэн мэдлэг бүлэгмийн бидний хийдэг үйлдэлүүдийн тухай бичсэн байгаа. Мөн яаж анх дамжуулагчтай өндөр дээд гэрлэн биетүүд холбогдсон тухай, яаж хизээнээс эхэлж манай гаригт сэргэлтийн дамжуулалтуудыг өгсөн. За энэ тухай бас бичсэн байгаа. Матриц гэж хүмүүс сүүлд маш их ярьдаг боллоо тийм ээ. Тэгвэл матриц гэж юу вэ? Энэ тухай тайлбарлаж бичсэн байгаа. Бас өндөр дээд гэрлэн биетүүдийн өөрсдийнх нь намтар түүхийг оруулсан маш сонирхолтой олон сайхан сэдвүүдийг багтаасан ийм гайхалтай судар байгаа. Энэ гайхалтай сэдвүүдийг уншсанараа бидний ухамсарыг тэлж өгөхөөс гадна энэ дамжуулалтууд судар маань тоон өгөгдөлтэй ном юм. Тэгэхээр тоон өгөгдлүүд таны ухамсарын санамжуудыг тэргээх болно. За багш нь түрүүн хэлсэн тийм ээ. Эхний үнэн мэдлэг судар маань гэрлэн кодтой гэрлийн хамгаалттай гэсэн бол дамжуулалтууд судар маань тоон өгөгдөлтэй за ухамсарын санамжуудыг тэрэх ийм гайхамшигтай бас судар байх нэ. Тэгвэл бидний 3 дахь хэвлэл болох нууц мэдлэг. За нууц мэдлэг судар маань энэ жил хэвлэгдэн гарсан байгаа. Энэ сударт маань манай гаригийн талаарх нууц мэдлгүүд бичигдсэн байгаа. Тэгэхээр далд ухаан, хууралтууд, за хууралтууд гэж яг юуг хэлж ярьж байгаа тухай мөн
үнэн гэж яг юу хэлж байгаа вэ? Тэдгээрийг бодит амьдралтайгаа, бодит орчинтойгоо холбон харьцуулж харах боломжийг олгож байгаа ийм гайхалтай судар ном байгаа. Тэгэхээр нууц мэдлэгтэй холбоотойгоор мөн нэгэн тэргүүн тулгамдаад байгаа асуудлуудыг судалж бэлдсэн багш нарын сэдвүүд ч гэсэн энэ дотор орсон байгаа. Нууц мэдлэг судар маань өөрөө тэмдэгтийн хамгаалттай, тэмдэгтүүдэн хамгаалттай ийм ном байгаа. Энэхүү нууц мэдлгүүдийг авснараа та унснараа манай гариг доторх болж буй зүйлс яаж худал дотор үннийг нуун гажуудуулдаг вэ? Яаж хөтөлбөрт автдаг вэ? Бид одоо өөрсдөө хөтөлбөрт автаад явж байгаа юм хөтөлбөрт автснаа ч мэдгүй явж идэг тийм үү? Тэгвэл тэр хөтөлбөрт хэрхэн автдаг? Уруу хэмжээст матриц яаж ажилладаг? Түүнд хэрхэн автаж байгаа талаар бүрэн ойлголтыг нууц мэдлэг судраас та олж унших боломжтой. За тиймээс эхний судар маань гэрлэн кодтой, гэрлийн хамгаалттай, хоёр дахь судар маань тоон өгөгдөл, тоон хамгаалттай бол гурав дахь судар маань тэмдэгтэн хамгаалттай. Энэ гурван хамгаалт гуруула хамтдаа байхаараа төгс хамгаалт болдог. За төгс хамгаалт гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхээр ийм гурван судраа аваад та гэр орондоо тавьснараа таныг хамгаалаад зогсохгүй. Дээрээс нь таны гэр бүл, үр хүүхдүүд, танаа гэрт амьдарч байгаа бусад гэр бүлийн гишүүд, за түүнээс гадна таны гэр орныг бүхэлд нь хамгаалдаг байх юм шүү дээ. Яагаад гэвэл эдгээр судруудыг гэрлэн биетүүд бичүүлж байхдаа гэрэл, тоо, тэмдэгтийн хамгаалтуудыг шингээж өгсөн байгаа учраас ийм хамгаалт төгс хамгаалт болж өгдөг. За ерөнхий одоо ингээд агуулмж судруудын талаар танилцууллаа. За дээрэс нь одоо нэгэн номоо танилцуулж авах дээр үнийн бас мэдээллийг хүргэе гэж бодож байна. Эхний судар болох үнэн мэдлэг судар маань 30,000 төгрөгөөр борлуулагддаг. Хоёр дахь судар үнэн мэдлэг дамжуулалт маань 90,000 төгрөгийн үнэтэй байгаа. Харин гурав дахь судар нууц мэдлэг 65,000 төгрөгөөр ингээд тус борлуулагдаж байгаа. За ерөнхийдөө ийм танилцуулгыг өгье. За баярлалаа. За тэгвэл бид сургалт явуулдаг гэж ярьсан. Сургалт явуулахад бол анхан бол зөвхөн үнэн мэдлэг ном хэвлэгдсэн байсан. Тэгэхээр сургалтанд сууж байгаа хүн заавал үнэн мэдлэгийн номоо аваад үнэн мэдлэгийн ядаж ихний 3 сүнс, ухамсар, энерги гэсэн сэдвийг уншаад ороорой гэж хэлдэг байсан. За тэгэхээр энэний талаар Навчаа багш маань базаа цайхан яриад өгөө. За тэгээ сая Тунгаа багш маань ярьлаа тийм ээ, ийм 3 сайхан судар байдаг. За энэ судруудын хамгийн ихний судар болох үнэн мэдлэг судар дээр маань хамгийн түрүүний 3 сэдвийн талаар онцолж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ сүнс, энерги, ухамсар гэсэн энэ 3 сэдв маань ухамсар сүнсээ хөгжөөх гэж ирсэн хүн болгонд хэрэгтэй мэдлэгийг өгсөн байна. Хамгийн зөв совьтой мэдлэгийг олгодог учраас энэ 3-ыг мэдснээр цааш явах замаа бүрэн дүүрэн ойлгон мэдэрч явах хэрэгтэй учраас энэ 3-ыг танилцуулъя гэж бодлоо. За хамгийн түрүүнд сүнс гэсэн сэдв байгаа. За сүнс гэж юу вэ гэж та нар өөрснөөсөө асуугаад нэг үзээрэй. Тэгэхээр та нарт ямар зүйл орж ирж байна? Сүнс гэж юу вэ талаар хэлье. Сүнс гэдэг маань их үүсвэрийн өчүүхэн бага хэсгээс бүтээгдэн бусад нэгдэл болох энерги, молекул, бактерийн нэгдлийг тодорхойлогддог физик биед орж суугаад хөгжих зорилготой ирдэг их үүсвэрийн бүтээл. Ер нь амьд оршихуйн гол утга учир нь сүнсний хөгжил бөгөөд ухамсарын тэлэлт юм. За тэгэхээр эндээс юу ойлгож байна гэхээр сүнсээ хөгжүүлэх гэж ирдэг байна шүү дээ. Сүнс бол хөгжих зорилготой ирдэг. Гэтэл бид нар өөр зүйл сатараад явчихдаг гэдэг дөрөв утган багш ярьсан. Энэ дээр тод харагдаж байна. Сүнсэн сурах гад ирсэн байхад бид нэр энийг өөр зүйлд зарцуулаад анхаарлаа өөр зүйлс рүү төлрүүлээ явчихдаг юм байна. За тэгвэл сүнс ингэж хөгжих зорилготой ирдэг байна гэдгийг яг нэг удаа татаад хэлье. Тэгэхээр энэ маш чухал. За бид болохоор сүнсний талаар ойлгомж багтаа байдаг учраас сүнс гэхээр л айгаад юу гэдгийг мэдэхгүйгээсээ болоод төөрч бодолсон ойлголттой байдаг. За сүнс хөгжих гэж ярьлаа. Тэгвэл сүнс хөгжинэ гэдэг бол ухамсартайгаа сүнсээ яаж холбоос шалтгаалдаг.
үүнийг мэдрэмж баталдаг. Хөгжих тусмаа анхны дийрэг тэр байдлаас тул нийлмэл бүццтэй болж хөгжсөөр дээд шатанда сар хурц гэрэлтэй энерги болсноор хувиран шилж өндөр чадвартай хувь гэрлэн биет болон хөгждөг. За хөгжлийн дээд эцсийн шатандаа хүрэхээр сүнс ийм чадaltaй, ийм хурц гэрэлтэй, ийм хувирантгай өндөр шинж чанарыг агуулсан ийм чадвартай өндөр гэрэл болдог юм шүү дээ. Тодоостод гэрэлтдэг. Тэг үүний төлөө гараагаа бид нар эндээс эхлэх юм байна. Хумсар сүнсээ хөгжүүлснээр. За тэгвэл түрүүн нэг дурдагдаад өнгөрсөн тийм ээ. Сүнс хөгжөөд хумсар тэлдэгэ гэж сая ярианы эхэлд. Тэгвэл хумсар гэж юу юм? За хумсар гэдэг маань болохоор сүнстэй салшгүй холбоотой хамтран оршдог бөгөөд хөгжлийн үйл явцад мэдээллүүдийг хураан хадгалах ийм зорилготой одоо төхөөрөмжтөр тайлбарлаад харьцуулаад хэлэхэд төхөөрөмж бол ой санамж. Тэгтээ сүнстэй үргэлж хамтран оршиж байдаг. Тэгэхээр сүнс хөгжихийн хэрээр ухамсар мөн тэлжих хэвээр. Ингээ хоёулаа зэрэг хөгжиж байж бүрэн цогц төгс төгөлдөр ухамсар сүнсний хөгжил болно. Тэгэхгүй альва нэг нь төрүүлээд одоо ухамсар дангаараа тэлээд байх юм бол сүнсний хөгжил байхгүй гэрэл байх. За сүнсэн дангаараа ингээ хөгжиж байх юм бол ямар ч ой санамж ухамсарын тэлэлт байхгүй. Ийм байгаад. Тэгэхээр энэ хоёр маань нэгэн зоосны хоёр тал мэд хоёулаа цогц төгс төгөлдөр хөгжиж байж ингээд хөгжлийнхаа дээд чат руу гацалт ажилтгүйгээр явнаа гэж ойлгож байна. За үүн дээр нэмээд энерги гэсэн нэг ойлголт орж ирж байгаа. Энерги бол салшгүй холбоотой зүйл. За энерги гэж яг юу юм бэ гэхээр энерги гэдэг нь орчлын ертөнцид орших бүх зүйл. Энерги нь бүх амьд оршихуй оршинлын орон зай тэжээл. Тэгэхээр бүх амьд оршихуй орон энергиг тэжээгдэг байх нэ. За тэгээд энэ нь ухамсар сүнс тал руугаа ороод ирэхээр ухамсар сүнсний хөгжлийн хамгийн чухал хэмжээ болдог. Тэгэхээр сүнс хэр хөгжиж байна гэдэг нь энерги зохицуулж сурдаг бид нар. Одоо бид нар энерги алдаал ядарчдаг штеп. Альва зүйл сатаараа жишээлбэл энерги юугаар алдагддаг гэхээр бодлоор, айдсаар, сэтгэл хөдлөлүүдээр энэ мэтчлэн хэрэггүй зүйлүүдээр бид нар энерги алдаад ядарчдаг. Тэгвэл ухамсар сүнсээ хөгжүүлснээр сүнсээ сайн хөгжүүлээд ирэх юм бол энэ энергийг өөрөө зохицуулж сурдаг. Жишээлбэл ямар үед хэр хэмжээгээр зулгаа өөрөө мэдээд зохицуулдаг гэсэн үг. Тэгэхээр энерги алдагдaltaгүй энергийн тэнцвэр байлаа хадгалж чаддаг болно гэсэн үг бид нар. За тэгэл нөгөө нэг энергийн тэнцвэр байлаа алдагдаад ирэхээр чи яадаг вүлээ? Сэтгэл санаа докторгүй өвчлөлүүд үүсээд ингээд ирдэг. Тэгэхээр энэ физик бие дээр хүртэл энэ ил амьдрал дээр хүртэл хэрхэн тустай зүйл вэ гэдэг нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр ухамсар сүнсээ хөгжүүлэх нь ийм. За тэгээд ухамсар сүнсээ сайн хөгжсөний нэгэн илэрлэл нь болохоор илүү их энерги ингэж зохицуулж энерги бүрэн дүрэн байлгаж чаддаг болох нь. За энерги хэр хадгалж чадж байна гэдэг нь болохоор гэрэлтдэг бид нар жишээлбэл одоо ингээд амгалан 50 байж байгаа нэг өөр харагдана уур ундуутай уцаартай ядарсан ямар харагддаг вэ? Зүгээр физикнүүдээр харахад ийм ялгаанууд харагддаг шүү дээ. Тэгэхээр ийм гол ач холбогдолтой байх нь. Тэгэхээр энерги сайн хадгална гэдэг нь мөн ингээд хэр гэрэлтж байгаагаар тодорхойлогддог байна. За тэгээд сүнс ингээд энерги сайн хадгалаа гэдэг бол ухамсараа сайн тэлснээр аливаа зүйлийг ялгаж салгадаг. Яг тэгвэл мэдээлэлүүдтэй мэдрэмжээр дамжуулаад авч сурдаг. Ийм болж эхэлдэг. Тэгэхээр үүртээ ихтэй болж эхлэх нь шүү дээ. Би мэднэ. Эн чинь ийм. Энийн ялгаа нь ийм. Энэ надад тохирно. Энэ тохирохгүй. Ингээд юу н зайнаас ч болсон мэдрээд ингээ өөрсдийгөө энергийг бас хамгаалж сурдаг. Ийм ач тустай зүйлүүдийг би та нартай товчхон танилцуулахыг хүслээ. Тэгээ та нар энэ ойлгосон байх гэж найдаж байна. За бусдын үнэн мэдлэг судраа аваад дэлгэрүүлээд уншаарай. Маш чухал шүү. За тэгээд тунгаа агш хэлснээр тэгээд уншина. Дараа нь чангаар уншиж өгнө. Тэгэхээр нөгөө дотоод ухамсар чинь сонсоод дараагийн удаа уншихад бүр ойлгомжтой болоод ирдэг. Тэр чинээгээр нууцуд нь тайлагтаад явдаг. За энэ дээр маш сонирхолтой сэдвүүд дээрээс нь мөн чанар, давтамж, энерги гэд маш сайхан зүйлүүд орж ирж шүү. Тэгэхээр одоо энэ сонирхолтой сайхан судраа аваад тэгээ 3 судраараа өөрсдөө хамгаалаарай гэж хүсэж байна. За ингээд микрофоноо дараагийнхаа багшид шийдвүүлье. За баярлалаа. Тийм.
Ер нь бол 3 судар маань нэгдүгээрт одоо мэдэхгүй, мэдрэмжгүй хүн байхад хамгаалалт болдог бол дараа нь уншаад эхлээд аваад уншсанараа одоо энэ сургалтандаа суугаад ур чадвараа хөгжүүлэхэд хэрэгцээтэй байдаг бахна. Эцэст нь зүгээр энийг судар гэж байгаагийн нэрлэж байгаагийн бас нэг гол шалтгаан нь зүгээр ном бол нэг удаа уншаад болчихно тийм үү? За судар гэдэг маань энэ ур чадвараа эзэмшүүлэх тусмаа дахин дахин уншаад байх юм бол тэр ард талд нь нууцлж кодлсон байгаа гэрлэн код, тоон өгөгдөл, нууц тэмдэгтүүдийг нэмээд чадвар нь өссөн хүмүүс тэрийг нээж унших боломжтой. Тэгэхээр тэрийг нээгээд өөртөө шингээж авах юм бол ухамсарч сүнс чинь улам хөгжөөд явдаг. За тэгээд ийм хэрэгтэй мэдээлэл дамжуулалт номнуудаа авчихад за сургалтаараа бид нэр юу заадаг юм бэ? Сургалтынхаа талаар. За номгүй сурах юм бол ямар байдгийг, номтой сурахад ямар байдгийг ингээд. За ерөнхийдөө сургалтынхаа талаар Роки багш ирээ урьж байна танилцуулахыг. За бүгдэнд нь энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр бидний саяны сонсон зүйлүүдээс би арай нэг жоо өөр туусан тайлбарлая. За ямарваа нэгэн машин техник үйлдвэрээс гарахдаа хэрхэн ажилуулах, за түүнийг хэрхэн засварлах, за ийм гарын авлага дагалдуулдаг. За тэгэхээр бидний зөв амьдрах, зөв туулалт их энэ гарын авлага бол энэ 3 судар юмаа гэдгийг сая манай багш нар ерөнхийдөө тайлбарлажлаа. Тэгэхээр амьдрал дээр бид номыг нь үзээд ажлын байранд гарч дадлага хийж цааш хичээсээр чадварлаг мэргэжилтэн болдог. Яг үүн шиг үнэн мэдлэг бяцлаглалын сургалтын газраас гаргасан номнуудыг уншаад та бүхэнд одоо зааж өгөөрэй гэдэг энэ гэрлэн биетүүд бидэнд одоо зааж өгсөн. Энэ бяцлаглалыг одоо өөрийн болтол сурч эзэмших, үүнийг цаашлуулад хөгжүүлэх юм бол ямар ч өвчнийг ангааж, ямар ч асуудлыг давж чаддаг бол. За учир нь гэрлэн биетүүд өөрсдөө олон мянган жилийн өмнө дэлхий дээр амьдарч байхдаа олон жил судалсаар энэ аргыг доолж мэдэж цааш хөгжих асуудлуудыг одоо давж гарсан бөгөөд одоо бид нарт ямар ч нөхцөлгүйгээр бидэнд тусал зааж өглөөлж байгаа. За өнөхөр хөгждөггүй бол мэдээж тийм одоогийн байдлаар бид одоо 10 дээд шат төгсгсөн байна. За тэд нар маань шантаршгүйгээр маш хичээнгүйгээр Монгол ахын дүүс маань үүнийг биеэрээ батлаад сураад мэдчихсэн байна. За манай төгсөгчдийн эзэмшсэн ур чадвар арга ухаанаар асуудлуудыг давсан гайхалтай түүхтэй ярилцлагуудыг YouTube дэх одоо үнэн мэдлэгийн подкастаас сонсоод урам зориг авах гэж бодож байна. За анхны шатнд юу сурдаг талаар та бүхэн товчхон хэлээд өгье. За сүнс болон ухамсар үнийг одоо амьд явахад яг ямар үүрэгтэй болохыг одоо сургуульд сурч мэдсэн ойлголтоор явдаг. Үүнийг одоо философи явцын хүрээнд яригадад ажил амьдрал дээр одоо орхигдчихдаг. Харин бидний баг одоо таныг одоо ухамсарт сүнстэй холбож төвлөрч бяцлагж сурахыг хэрхэн зөв одоо суурнаас эхлэхийг одоо заадаг. Тэгээ бид эрт дээр үед одоо ухамсар сүнсээ сэрээж яах гэж ирсэн зорилгоо олж чаддаг байсан. Одоо үүнийг гол ятгасаа оллоо гэдэг байсан. Учир нь энэ үед бид энэ хөтөлбөрт бүрэн онож элдв хорт боцоос ангид байгальтайгаа ойр байсан учраас сэрээж чаддаг байсан. За одоо энэ маань одоо сэргэг хандлага ажиглагдж байгаа сайшаалтайч биднийг одоо унгаах хөтөлбөрт дарагдаад хангалттай сайн байж чадахгүй байгаа. За эрт дээр үед радио, телевиз, интернетийн том самхахууд одоо эдгээр одоо өндөр хүчлийн шугамч юм гэдэг ийм бид нарыг одоо дор тавтамжаар зогтөг ийм самхахууд бол байхгүй байсан. Одоо ямар нэгэн хортой телефон цэцдэг ийм технологи бол байгаагүй. За тэр үед монголчууд минь голын хатгаас олоод галтаасаа явж чаддаг байсан бол одоо энэ голын хатгаас олсон ч унгаах хөтөлбөрт унаад маш удаан хөгжиж байгаа. Нэгсэндөө амжилт тааруухан байгаа гэдээ ойлгож болчихж байгаа. За нөгөө талаар энэ хардлынхан бол бид нарыг илүү одоо сайн судалсан учраас биднээс илүү явуулдаг. За тэгэхээр энэ анхны шатны сургалтаар таны дотор байгаа ухамсар сүнстэйгээ хэрхэн холбогдох аргыг заана. Мэдээж энэ богино минутанд одоо ярьж дуусахгүй олон хичээлийг одоо үзэж та түүнийг сурах болно. За тэгээ анхны шатад төгсчлөө. Дунд шатанд юу сурах вэ гэхээр анхны шатны сургалтаар сурсан ухамсар сүнстэйгээ үнэхээр холбогдсон үг одоо баталгаажуулах мөн энэ дэлхий дээр
ухамсар сүнсээрээ удирдуулж амьдрах ашиг тусыг одоо ойлгоод ухамсарлаад явахд одоо сэргээж өгөх юм энэ сургалтаар. За өмнө нь та үүнийг мэддэг байсан ч удаан хугацааны турш одоо хэрэглэхгүй ашиглахгүй байснаас болоод мартцсан байсан. За үүнийг нь одоо бид нэр буцаад сэргээж өгөх юм. За таны ухамсар сүнс хэрхэн баярлаж тогтолохыг та маш сайн мэдэрдэг бол энэ бол таныг маш удаан хүлээсэн бараг орчлох тасахын даваан дээр гарч ирсэн дооч бах болно. За таны дотор байгаа ухамсар сүнсээрээ амьдралаа залгуулж амьдрахыг энэ сургалтаар ерөөхдөө одоо заах юм. За тэгэхэд дунд чатны дараа уур чадварын хичээл гэж бий. За энэ уур чадварын хичээл дээр та юу сурсан байх ёстой вэ гэхээр ухамсар сүнс болгон өөрийн гэсэн онцгой ур чадвартай байдаг. За тэгээд энэ марцсан бүх чадварыг сэргээж өгнө. Гэхдээ бид аргыг нь бол зааж өгнө. Та өөртөө нээлт хийгээд яг ямар чадвартай вэ гэдгээ дахин өөртөө одоо та бий болгох юм. За үүнд одоо жишээ нь эмгүүгээр өөрийгөө ангаах, бусдын бодлыг унших, болортой холбогдож мэдээлэл авах. За тэгэхээр мэдээж дээд чатанд ингээд сэтгэл зүй бие махбодоо бэлтгэн одоо энэ шатнаас одоо ерөөдөө бас үргэлжлээд явна. За үүнд бол махнаасаа багаар гарах, сэтгэл зүгээ бэлтгэх одоо энэ тодорхой хэмжээний хичээлүүд бас ороо явна. За тэгээд дараа нь та дээд чатанд орчихлоо. Одоо юу сурах вэ гэхээр одоо анх одоо үнэн мэдлэгт сурч байхад таны төлөвшил ямар байсан? Дээд чатанд ороод одоо сураад ирэхээр ямар болтол хөгжсөн болохыг төгсөөгүй байхдаа л одоо харьцуулаад харах юм бол тэнгэр газар шиг өөрчлөгдсөн байх нь та одоо мэдэрнэ. За энэ дээд чатны хичээл дээр хий биеэр аялах, бэлгийн мэлмигээ нээх, өөр олон одоо хичээлийг өөрийн болгож арга ухаалаг амьдрах аргыг одоо та өөрийн болгох. За тэгээд дээд чатаа төгсчүүд тараад явчихдаггүй бид гүнзгийрүүлсэн сургалтыг одоо өнгөө заадаг. Бид нар бол маш том зорилготой. Тэр том зорилгын хөдлөө бид биеийн бэлдэж байгаа. Биднийг одоо унгаагаад байгаа энэ системийг матриксыг нуурахаар бэлдэж байгаа. За түүнээс засаг солигдсон чинь энэ систем одоо солигдохгүй хэвээрэл байгаа. Түүнийг одоо нурааж зогсоохоос одоо өөр сонголт одоо биднэрт байхгүй. За хэрхэн яаж хийх вэ? Үүнийг одоохондоо бол нууц гэд ойлгочихд болно. Яагаад тэгэхээр биднэрт бүх гарц гаргалгаанд байгаа учраас бүх үзрөө бид нар одоохондоо бол дийлэх болоог байна. Энэ шатыг төгсөөд анх удаага одоо дээд чат төгсөөд багш нартайгаа уулзаж өдөө байгальд гарч үйл хэрхэн хийхийг за мөн дадлаг туршлага одоо цуглуулах гайхалтай мөчөрдөг мэдээж одоо биеийн засаад гэрээ засаг дараа нь төрөө зас гэдэг үгийг энэ жинхнээсээ зүгээр ойлгож ухамсарлаж эхэлдэг. Та бусдад туслахын тулд амар амгаланг бий болохын тулд эхлээд өөрийгөө хөгжүүлээд дараа нь гэрээ Монгол улсаа дэлхийгээ засах дараалал яг Чингис хаан шиг өвлдөх болно. Одоо манай улс ядруу байгаа нь үнэ. Өмнө нь ч бас их хүн амттай улсуудын дэргэд цөөн хүнтэй байсан. За тэгсэн ч гэсэн тэднийг бол засаглаж чадчихсан. Тэдэнд хэрхэн хүнлэг амьдарч болдгийг одоо биеэрээ үлгэрэлж зааж өгч байсан. Бид одоо өмнө нь олон удаа ингэж чадж байсан учраас одоо дахиад бас чадах болно. Угаасаа бид нар чаддаг тийм. Монгол хүн амны бэлгэрээ гэдэг. Ингээд өмнө нь төгссөн гэрлийн дайчдтайгаа нэгдээд бяцлагалт сургалтантаа суугаарай гэж та бүхнийг уриалж байна. За ингээд дараагийн багш маань өөрсдийнхөө хэлийг та бүхэнд хуваалцах болно. За талархлаа. За баярлалаа. За ерөнхийдөө 4 шатаар ухамсар сүнстайгаа холбогдох. За санамжиндаа байгаа ур чадвараа хөгжүүлэх. За ур чадвараа хөгжүүлж эзэмшиж чадсанаар бид яах гээд байгаа вэ гэхээр биднээсийн сургалтын гол зорилго чинь дэлхийг аврах гээд байгаа. Дэлхийг аварнаа гэдэг ур чадвараа эзэмшиж чадсан гэрлэн бийтвэл одоо гэрлэн бий толтлоо хөгжсөн тэр бол маш хүч чадалтай. За чадваруудаа эзэмшсэн байх юм бол бид 50 сая хүний гаргах энергийг гаргах чадвартай тийм болно гэж үзэж байгаа. Тэгэхээр биднээсийн дэлхийг аварна гэдэг байгаа нь яаж аврах гээд байгаа вэ гэхээр бидэнд ингээд бүрэн бүтнээр нь байгуулсан байгаа тэр 3D матрицыг л одоо тэр эзэмшсэн чадвараараа нураах гээд байгаа гэсэн үг. За тэгээд үнэн мэдлэг маань сургалтад заагаад номнуудаа бичсэн. За үүнийхээ хажуугаар тэр номны дамжуулалт номдод орсон байгаа дамжуулалтууд болохоор дандаа юугаар өгөгдсөн байсан? Одоо Facebook
интернетээр өгөгдсөн тэр дамжуулалтуудыг оруулсан байгаа. За тэгээд мөн бидний тэр дамжуулалтан дээр орсон одоо бүтэн сая өдөр болгон ярьдаг байсан гэрлэн биетүүдийн өгчээсэн дамжуулалт мөн энэ номнуудад орсон. Гэхдээ энэ дамжуулалтуудыг одоо YouTube сувг, үнэн мэдлэгийн YouTube сувган дээр тавьдаг байгаа. За тэгээд тэр дамжуулалтуудаас гадна төгсөгчд болон багш нар номоо тайлбарлах төгсөгчд хэрхэн одоо энийг ойлгож яаж давсан тухайга одоо бүтэн сая өдөр болгон дамжуулалтуудыг өгдөгөө. Энэ үнэн мэдлэгийн YouTube сувгийнхаа дамжуулалтын талаар мөнх болд багш ярих уу? Ерөнхийдөө товчхон танилцуулаад. За тэгээ. Манай YouTube сувг маань бүхэн YouTube руугаа ороод үнэн мэдлэг гээд грэйлэр бичгээр гараад ирнэ. За тэгээд ерөнхийдөө видеос, лайв гээд хэсгүүд дээр бол ихэнх бичлэгүүд маань хуваагдаад орчихсон байгаа. Шууд хэлбэрээр явагдсан, дараа нь нэмж оруулсан гээд бичлэгүүд маань. За мөн плейлист гээд хэсэг дээр бол бичлэгүүдээ төрлөөр нь ангилчихсан байгаа учраас тэндээс ороод дараад үзэх юм бол илүү тодорхой зэгцтэй ойлголтуудыг эхнээс нь авах боломжтой. За жишээ нь плейлист хэсэг дээр байгаа төгсөгчд гэдэг дотор бол төгсөгчдийн маань хэрхэн хөгжиж улдаар юуг сурж хэрхэн агсан, мэдсэн, мэдэрсэн бодит жишээнүүд олон ярилцлагууд бий. За мөн тань мэдгүй хэсэг, хэмжээст матриц, хөтөлбөрт үйл ажиллагаа, за мөн сэрэх ба сэрэлтийн тухай, орчлон ертөнцийн тухай, тэдгээрийн бүтэц болоод гариг, оршинлуудын тухай хэсгүүд бий. За мөн асуулт хариулт чөлөөт ярилцлагын хэсэг байгаа. Тэнд болохоор хүмүүсийн ерөнхий нийтлэг асуудаг асуултуудад багш нарын хариулсан ярилцлага подкаст байгаа. Мөн эргэлзээтэй олон ойлголтууд, дээдрэтэй асуултуудад маш олон одоо бодит хариултуудыг авсан ийм одоо ярилцлага подкастуудад чөлөөт ярилцлага асуулт хариулт гэсэн хэсэгт нь байгаа. Тэгэхээр та бүхэн ингээд плейлистээс нь бол чөлөөтэй ангилснаар нь дарж ороод сонсоод өөртөө бодит мэдээллийг авах бүрэн дүрэн боломжтой байх нэ. За эдгээр ярилцлагуудаа бүгдээрээ сонсоод бодит ойлголтуудаа авснаар танд одоо өөрийнхөө тухай, дэлхийн гаригын тухай, орчлон ертөнцийн тухай маш бодиттой ойлголтуудыг өөртөө авах бүх. За мөн эдгээрийг харах нүдтэй нь харах үнцэгтэй нь илүү өргөн гүн, илүү чөлөөтэй болох ийм боломжтой. Бидэнд маш олон одоо ойлголтуудыг гаж буруу өнцгөөс нь тайлбарлаад ойлгуулчихсан тийм ээ. Өөр бага наснаас маань програм мэт суулгачихсан. Энэ олон маш олон одоо эдрэтэй асуултууд дээр ямар нэг одоо нэмэлт хачиргүйгээр өөртөө зөв хариулт авах ийм одоо боломжтой бичлэгүүдээ сайн үзээд ухамсарлаад ойлгох юм бол маш их зүйлийг мэдэх, ойлгох боломжтой гэсэн үг. За хөтөлбөр гэдэг зүйл бол бидэнд одоо юмсыг ойлгуулахдаа, харуулахдаа маш эдрэтэйгээр одоо тайлбарлахдаа тийм ээ. Мөн чанараас нэг маш холдуулаад хит юм гажуу зөрөөтэй одоо өнцгөөс нь маш олон давхархтай шат дараатай юм шиг ингээд хэцүү мэт болгон үзүүлдэг, харуулдаг, бидрийг бүр залхаадаг тийм ээ нэгэсэн дөө. За тэгвэл бодит үннийг мэднэ, ухамсараа үннээр нь тэлнэ гэдэг бол эдгээр олон одоо эдрэтэй шат дамжлагууд, олон давхаргуудыг нэвтлээд шууд бодит зүйлсийг байгаагаар нь боддоор нь их сурвалж аасна авах, мэдэх, харах, ухамсарлах ийм одоо боломжийг олгодог шүү. Ер нь хүн төрлөختөн хүмүүс эрт дээр үйсэн үнэн гэж одоо юу юм? Үнэн хаана байдаг юм гээл ирээд хайгаад сураад гээл явдаг шүү дээ. За тэгвэл бидэнд одоо цагт энэ цаг хугацаанд өгөгдөж байгаа энэ үнэн мэдлгүүдийг та төв суугаасаа ороод чөлөөтэй сонсоод өөртөө цаг гаргаад боломж гаргаад өгчих цаг хугацаагаа боломжоо өөртөө чөлөөтэй гаргаад мэдээд ойлгоод мэдлгүүдээ аваарай. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ YouTube дээр бичигдсэн байгаа дамжуулалтууд болон 3 судар номонд бичигдсэн байгаа энэ бүхэн маань ухамсарлсан сүнсний ухамсарыг тэлэх мэдээллүүд байх нь бясалгал сургалтаар зааж байгаа маань болохоор чадвараа хөгжүүлэх
арга техникүүдийг зардаг байна. За тэгвэл энээс гадна метрогуурууд маань за хүн одоо энэ сургалтанд хамрагдаж чадахгүй байх юм бол ихшигт бясалгалаар ухамсараа сэрэх. За өөрийнхөө биеийн өвчнүүдийг, физик биеийн өвчнүүдийг илэршүүлэх. За ийм ихшигт бясалгалын юуг бас зааж өгсөн байгаа. Энэ талаар ихшигт бясалгалын багш Эрка багш маань ярьж нэлээд юм. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай үнэн мэдлэг бясалгалаар анхан шат, дунд шат, урт чадвар, дээд шатны гэсэн ийм шатаа гэсэн сургалтууд явагддаг тухай сая Европын багш маань маш тодорхой ярьлаа шүү дээ. Түүнээс гадна ихшигт бясалгалын дасгал гэж анги байдаг. Тэр ангийн хичээлийг зааврын дагуу Эндрия багш бит хоёр уг нь удирдах явуулдаг байсан. Одоо бол их сонсоод хийх боломжтой болгосон байгаа. За ихшигт бясалгалд 24 дасгал хийгддэг. 14 дасгал 432 герцийн давтамжаар ухамсарч сүнсийг сэрэх ордог. Сүүлийн 10 дасгал нь физик биеэ эмчлэх гол ордог. Яагаад заавал 432 герцээр эмчлэх ёстой вэ? Гэвэл дэлхийн ертөнцийн бүхий л орон зай 432 герцийн давтамж хэмнэлтэй байдаг. 432 герц нь од гариг эрх тактикуудыг огтом барьж байдаг байна. Тэгэхээр байгаль, модод, ургамал, амьтад бүгд 432 герцийн давтамжийг ялгаруулж байдаг байна. Тэгэхээр байгалийн нэгэн хэсэг болсон бидний дотоод чичиргээ 7 хүрд байна бас 432 герцийн давтамжтай байдаг байна. Давтамж гэдгийг ерөнхийдөө хөгжмийн хөг, ихшиг, нот гэж ойлгож болох юм байна л да. Тэгэхээр бидний 7 хүрд үндэс хүрд маань до нот, түү хүрд маань ре нот, наран сүлжээ хүрд маань ми нот, зүрхэн хүрд маань фа, хоолой хүрд маань сойл нот, нэлмийн хүрд маань ля нот, титэм хүрд маань си нот гэдэг байна. Тийм болохоор бид 432 герцээр өөрийгөө эмчлэх, ухамсарч сүнсээ сэрэх бүрэн боломжтой байдаг байна. За 24 дасгал тус тусдаа арга. Эхний 14 дасгалаар 432 герцийн давтамжинд нэгдэж хаван мэдрэх чадварыг сайжруулах, зүрхний энергийг тэнцвэртэй байлгах, 7 хүрдний энергийг идэвхжүүлэх, мэлмийн хүрдийг нээх, хэл зүйн гэмтэл болон бодлын бохирдлыг цэвэрлэх, байгалийн энергийг мэдрэх, ой тогтоолтыг сайжруулах дасгалууд ордог. За физик бие эмчлэх дасгалаар 432 герцийн давтамж энерги бие идэвхтэй бактериудыг ашиглаад гэмтэл бэртэл дараах сэргээн засах эмчилгээ, хавдрын эсийн бөөгнөрлийг устгах, мөн бие эрхтнүүдээр үүссэн өвчлөлийг амгаах дасгалууд ордог. Ихшигт бясалгалын дасгалаар өөрийгөө эмчлээд эрүүлжүүлээд маш сайхан хүмүүсүүд олон байдаг. Өөрийгөө хэрхэн эмчлэж эрүүлжүүлсэн талаараа төгсөгчдийн ярилцлаган дээр маш тодорхой ярьсан байгаа. Та нар тэндээс ороод сонсож болно. Бидний физик бие яагаад өвддөг вэ гэвэл амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, гений өөрчлөлттэй хүнсээр хүнслэх, уур уцаар, таа хорсол, гунал, таархал гэх мэтийн тийм хөтөлбөрүүдээс шалтгаалаад янз бүрийн өвчлөлүүд үүсдэг. Уг нь бидүүд өвчлөх учиргүй. Өөрийгөө эмчлэх тийм чадвартай. Ямар ч энийг хэрэглэхгүй эмч явахгүйгээр өөрийгөө эмчлэх тийм чадвар нь биднэрт бүрэн дүүрэн байдаг юм байна л да. Тэгэхээр байгаль болон тэнд байгаа ургамал модод бүгд 432 герцийн аялга чигийг өсгөж байдаг бай. Тийм болохоор бид хотоос гарч байгальд ойрхон амьдрах юм бол тэр өөрийн үндэс нь 432 герцийн давтамжиндаа нэгдэх боломжтой. Байгальд ургадаг ургамал, жимс, ногоо бүгд тэр герцтэй
432 герцийг ялгаруулж байгаа учраас тэдгээрээр хооллож хүнсгээд тутамжаар нь өөрийгөө ангаах боломжтой байдаг юм байна. За тэгэхээр одоо ойд яваад очих. Одоо бидний герц, давтамж, мэдээлэл, бодлыг уншаад илэршүүлэх тэр энергийг трааж эхэлдэг байх нь. Тэгвэл одоо бид нар байгальтайгаа зүй бусаар харьцаж, байгалаа ихээр сүйтгэж байгаа учраас модод маш их хэмжээний айдастай болсноор өөрийгөө гүйцэтгэж хгүй болсон байдаг байна. Тэгвэл хэрэг байгалийн герцийг ашиглаж өөрийгөө ангаая гэж бодож байгаа бол эртнээс өөрийгөө цэвэрлээд муу үг, муу бодол хийхгүйгээр тайхан сэтгэлтэйгээр очоод уул усны эзэн савдагт өргөлөө өргөөд зорилгоо хэлэхэд модод энерги хэмжээний уламжтай гэдэг талаар итгэх өрөөд хэлж байсныг сая саналаа. Тэгэхээр яагаад одоо бид нар ийм байдлаас холдсон бэ гэхээр хөтөлбөрөөр бүтээлүүд болон гаригийн эзэмшлүүд 432 герцийг устгах юм бол сүнстэй хүмүүс ухамсарч сүнс нь ирэхгүй юм байна гэдгийг мэдээд зоригтойгоор ууд уурхаагаар дамжуулаад байгалыг төвлөж байгаа байх нь байна. Тэгэхээр ухамсарч сүнс сэрэхгүй мэлмиг көрдийг нь нээлгэхгүй байхын тулд 432 герцийг 440 герц болгох тийм хууль гаргаж өөрчлөж хүмүүс дээр туршилт хийж үсгэж итгэл санаа нь тогтворгүй болох, айдастай болох, уур уцаар ихтэй болох, уймээ самуу ихтэй болох, хоорондоо таарамжгүй болох, хүний үгийг агамхаа болох. Уг нь бол ийм байх учиргүй шүү дээ. Зарим нь амьдралын одоо ямар ч итгэхгүй болж амиа хорлохтой болох. Ийм одоо өөрчлөлтүүд гарч байсныг шилтаар олж мэдсэн байна. Тэгээ одоо 432 герц болгох талаар орнууд анхаарч эхэлсэн. Манай Монголын зарим хөгжим урлаг судлаачид ч гэсэн энэ талаар судалж дуурч эхэлж байгаа. Сайн хэрэг юм аа. За манай монголчуудын уртын дуу Көми, Архира, орон хуурын ая аялгау бүгд 432 герцийг одоо ялгаруулж байдаг. Тэр ая аялгау чандад хүрч тэндээс амжуулалт мэдээлэл авч ирэх боломжтой байдаг тухай бас мөн итгэх өрөөд ярьж байсан. Тэгэхээр бид нар язгуур урлагаараа хичээллэл бас бидний хөгжилд ихээхэн тустай болох юм болоо да гэсэн бодол төрж байсан. Энэ бол миний бодол юм аа. Мөн 5 хэмжээс рүү шилжихийн тулд байгалаа хайрлах, хамгаалах, муудажуулах, зөвлөгжүүлэх зэргээр 432 герцийн тутамжийг авах хэрэгтэй байгаа. Энэ талаар бүх хүмүүсд бодож үзэх ёстой гэж бодож байна. Миний хэлэх зүйл ерөнхийдөө юм байна. Та манай үнэн мэдлэгийн бясалгалд элсморж өвчт өмсөх зүйлстэйгээ холбогдох, мөн өөрийгөө ангаах дасгалд суралцаад цаашид дэвшин суралцаар бие дайчид болоор авах байна. За баярлалаа. За тэгээд ер нь бол бид бол эгшигт бясалгалаар 432 герцээр өөрийгөө эмчилж болох нь байна шүү дээ. Тэгэхээр хүний бэлгийн мэлмийн хамгийн түрүүнд нэгддэг учраас Янот гэдэг маань анханасаа 432 герцийг байхад тэрийг албаар хөтөлбөрөөр 440 герц болгож өөрчилсөн байх нэ. За тэгээд хамгийн гол нь эмгэгээрээ өөрийгөө эмчилэхэд энэ 432-ын герцийн их шиг аяны тэр давтамжаар нь өөрийгөө зохиох. Тэгээд өөрийнхөө энергийг дотроо байгаа идэвхтэй бактериудыг удирдаад тэгээд хамгийн гол нь өөртөө идэгнэ гэсэн итгэлтэй байх юм бол өөрийгөө хүн эмчилж чадах нь. Итгэл байхгүй газар юуч бүтэхгүй гэдгийг бас давхар ойлгож аваарай. За ингээд ерөнхийдөө гэрлэн биетүүдийн маань өгч дамжуулж байгаа зүйлүүд юм. Тэгээд түрүүнд дурдсан бид 100 болохоор үүлэнд явдаг, үнэн мэдлэгийн үүлэнд явдаг. Тэгэхээр үүлэнд явж юу хийдэг тухай Эндрий багш ярив. Эндрий багшийнхаа урьж байна. Баярлалаа. Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Үнэн мэдлэгийн үүлийн талаар товч мэдээлэл хүргэе. Үүлэнд явахдаа бид уул, ус, байгальд хэрэгцээтэй энергийн дэмжлэг үзүүлж Монгол нутагт байгаа харуудын үүр уурхайг цэвэрлэх
он удаан жилээр гацсан төөрсөн сүнснүүдийг чөлөөлөг мөн уул бас байгалийн эзэдүүдийг сэрэх хоригдсан бол чөлөөлөх харилцаа холбоо тогтоох уул бас газар нутгаа хэрхэн хамгаалах талаар мартагдсан чадваруудыг нь сэргээж бодитоор цэвэрлэгээ устгал хийж үзүүлдэг. За энэ хугацаанд бид Монгол улсынхаа бүх хил хязгаараар тойрон авч шаардлагатай гэрлэн болон энергийн хамгаалтуудыг босгож бүтээсэн байна. Мөн газар доорх өндөр хэмжээсийн орчинлуудтай холбогдоход шаардлагатай байгууламжуудыг барьж бүтээж байгаа. За энэ бүхэнд төгсөгчд маань дээж хатаад үргээ зуны үйлэнд хамт явж өөрийн сурсан эзэмссэн чадвараа улам батжуулах, хөгжүүлэх боломжтой нэг осны дадлаг болдог. Монгол орныхоо үзэсгэлэнт байглаар багш нар болон анги хамт олонтойгоо үйлэнд явахдаа бид юу хийдэг вэ гэхээр за нэгдүгээрт ажил, гэр, амьдралын асуудлаас баг зэрэг завсарлага авч өөрийгөө сонсох, өөрөөр хэлбэл humсар сүнсээ сонсох, эзэмсэн арга техникийг турших, чадвараа хөгжүүлэх боломж гардаг. Уул ус, ургамал амьтан, байгалийн эзэдтэй холбоо тогтоох, харилцах боломж гардаг. За өмнө нь онцгой чадвартай хүн л мэдэрдэг байсан гэж боддог байсан бол та өөрийгөө чадвартай гэдгийг мэдэх болно. За цэвэрлэгээ хамгаалалт, чөлөөлөлт, устгал гэх мэт үйлүүдийг хийдэг. Уул усыг цэвэрлэж хамгаалалт хийдэг. Уул усны бохирдолд энергийн цэвэрлэгээ хийдэг. Энергийн тэтгэлт хийж хамгаалалт үүсгэнэ. За уул усны байгалийн эзэдүүдийг сэрээж хоригдсон бол чөлөөлж харилцаа холбоо тогтоогоод уул ус газар нутгаа хэрхэн хамгаалах талаар мартагдсан чадваруудыг нь сэргээж бодитоор цэвэрлэгээ устгал хийж үзүүлдэг. Ингэж чөлөөлөлт хийдэг байна. За байгаль тодорхой байршилд нуугдсан хар биетүүдийн үр уурхайг устгах, тэмдэгтүүдийг устгах, цэвэрлэх ажиллагаа хийдэг. За энэ ийм үйлдэлүүдийг хийдэг. За мөн төгсөгчдийнхаа дунд ур чадварын тэмцээнийг зохиодог. Төгсөгчд маань мэдмийдэх, хий биеэр гарах, энерги хэрхэн хэрэглэх, ашиглах, humсар сүнстэйгээ холбогдсон мэдээлэл авах, тусламж авах гэх мэт чадваруудаа хэрэглэн туршиж хөгждөг. За жишээ нь төгсөгчд зуутаараа баг болон тэмцээнд оролцоно. За ямар даалгавар гүйцэтгэдэг вэ гэхээр жишээ нь үйлэнд явж байгаа баг бүрэлдэхүүн ямар байршил байна, ямар үйл хийсэн байна, ямар даалгавар гүйцэтгэх гэж байна гэх мэт даалгавруудыг багаараа гүйцэтгэж өөрийн чадварыг сорьдог. За ийм тэмцээнүүдийг зохиодгоо. За мөн оройн түүдэг галаа тойрон суугаад яриа ярилцлага хийдэг. Өндөр дээд гэрлэн биетүүд маань багш гэрлийн дайчдынхаа ухамсарыг тэлэх нууц мэдээлэл мэдлгүүдийг олгодог. За боломжтой цаг гарвал бид бас бүжиг зохиох, хөгжөөн тоглоом тоглох бас цаг гаргадаг. За өглөө нь мэдрэмж хөгжүүлэх, эрүүлжих, чадвар хөгжүүлэх бясалгалын дасгалуудаа хийдэг. Ингээд сэтгэл санаа үйл нэгдсэн хамт олонтой болж бид олуула болтгоо. Байгалийн 4-5 хэмжээст гарахаар бидний мэдрэмж эрс нэмэгдэнэ. Яагад гэвэл 432 Гц-ийн цэвэр татамжтай нэгдэж эцэг бие маань сэргэж ирдэг. Гэт үрдүн мэдээж эрг сайхан амарна, өөрийн чадварыг мэдрээд ирэхээр өөртөө итгэлтэй болно, сайхан дурсамж, санамжтай болно, туршлага, дадлаг хоримтлол болдог. За ингээд сүүлийн 3 жилийн хугацаанд үнэн мэдлэгийн бясалгалын багш нар болон гэрлийн дайчид маань Монгол орныхаа бүхий л ангуудаар явж үйл хийсэн. Гэхдээ их орн маань өргөн удам учир бидэнд хийх үйл их байна. Ингээд та нарыгаа гэрэл дайчид болох сургалтандаа боломжийг алдалгүй суралцахыг урьж байна. Та баярлалаа. За баярлалаа. За ерөнхийдөө ингээд ийм үндсэн үйлүүдийг үнэн мэдлэгийн багийнхан хийдэг багтнэ. За тэгээд дээрээс нь нэмээд энэ 3 судар гаргасан гэж байгаа. Энэ 3 судрыгаа 2 сударт багтаагаад англи хэл дээр гаргачихсан байгаа. За мөн англи хэл дээр дамжуулалтуудаа бичлэг хэлбэрээр болгон гаргаж байгаа. За мөн сайн дураараа хүмүүсийг сэрээхийн тулд багш нар маань сайн дураараа мөн
чөлөө сэдвээр ярилцаж хүмүүст хүргэх үүднээсээ ярилцлага хийдэг байгаа. Энэ талаараа нинжээ багшаарах уу? За тэгээ. За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За түрүүн мөнхөл тагшинд урдсан үнэн мэдлэг гэсэн YouTube болон Facebook хуудаснаас гадна хамтын ухамсар гэсэн Facebook хуудас болон YouTube суваг байгаа. За энэ сувагт ямар бичлэгнүүд байгаа вэ гэхээр үнэн мэдлэг номын сэдвүүд болон за өөр мэдүүл зохиох сонирхолтой сэдвүүдээр огч нар подкаст хийсэн байгаа. Тэгэхээр номоо уншаад ойлгохгүй бол тэдгээр подкастуудыг сонсох юм бол янз бүрийн жишээнүүдийг аваад ярилцсан учраас ойлгоход бас нэмэр болно. Олон талаас харахад туслах болно. За бас хэтрэгүүрүүд маань өгсөн янз бүрийн сонирхолтой сэдвэрх мэдээллүүд дамжуулалтууд ч гэсэн байгаа. За тэгээд бидний зорилго бол одоо энэ хөтөлбөрөөс дэлхийгээ гаргах, чөлөөлөх, аврах гэх түрүүнд дурдсан тийм ээ. Тэгэхээр мэдээж үүнийг хийхэд бол тодорхой цаг зав зарцуулах хэрэгтэй болдог. Зүгээр суугаад за эсвэл материалын амьдралаа хөөгөөдлөх юм бол юу ч өөрчлөгдөхгүй нэвээр урсаал байна. За ингэж цаг зав зарцуулах үед заримдаа одоо бидний хамтран амьдарч байгаа гэр бүлийнхэн маань ойлгохгүй байх үе байдаг. Тэгэхээр энэ суваг дээр манай үнэн мэдлэгийн багш нарын гэр бүлийнхэн анх яаж хүлээж авчирсан, за тэгээ явцын дунд бидний юу хийгээд байгааг ойлгоод яаж өөрчлөгдөж, за явандаа бүр бидний үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болсон талаар ярилцсан сонирхолтой бичлэгнүүд байгаа. За тэгээ үүнээс гадна түрүүн Атган багш маань хэлсэнчлэн төсөвчдийн туршлага, өөрсдөө гаргасан өөрчлөлт, үр дүнгууд бас байгаа. Үнэн мэдлэгийн бяцлаглалыг хийснээр юунд хүрэх вэ гэж асууж магадгүй. Тэгэхээр эдгээр асуултын хариултууд бичлэг хэлбэрээр эсвэл бас бичвэр хэлбэрээр хамтын ухамсар Facebook пэйж болон YouTube хуудсан дээр байгаа. Тэгэхээр эдгээрийг та уншаад сонсоод гэрлийн дачин гэж ямар ур чадварлаг хүчирхэг хүн болохыг юу хийж чаддаг болохыг нь ойлгоно. Гэхдээ одоо тэдний маань хуваалцж байгаа энэ нийтэд хуваалцж байгаа зүйл бол зөвхөн нийтэд хэлж болох одоо мөсөн уулын орой төдийл зүйл байгаа гэсэн үг. Тэгээд тэр мөсөн уулын доод зэгийг нь хармаар байвал тэдний нэг болох боломжтой. Тэдний нэг болоорой гэрлийн дачин болох боломж хүн бүрт байгаа. Гэхдээ байнга бол биш. За энэ бол ерөөсөө гэрлийн дачин бэлдэх сүүлийн элсэлт байгаа шүү гэд тодруулаад хэлье. За тэгээ YouTube дээр хамтын ухамсар гэж хаагаад плейлист руу орох юм бол бас төрөл төрлөөр нь бичлэгнүүдийг ангилчихсан байгаа учраас ороод хүссэн бичлэгээ олоод үзэж болно. За тэгээ түрүүн сая Атган багш маань хэлсэн дээ англи, франц гадаад хэл дээр бас англи болон франц хэл дээр бичлэгнүүдээ хийж эхэлсэн байгаа. Одоо ялангуяа гадаадад байгаа хүмүүс маань гадаад найзуудаа яаж тайлбарлахаа мэдгүй байна гэдэг шүү дээ. Гадаадад байдаг олон төгсөгч, суралцагч нар байдаг. Гадаад найзуудаас ирж байгааг анзаараад мэдсэн ч яг их хэл дээр нь мэддэг хэл дээр нь хуваалцах үнэн зөв мэдээлэл байдаггүй. Тэгэхээр одоо л эдгээр бичлэгнүүдээс сонирхсан бичлэгийг гадаад найзуудтай хуваалцаж болно гэсэн үг. За тэгээ сая хэлсэндээ 3 судрын маань сэдвүүд 2 номод багтаад англи дээр орчуулагдаад Amazon дээр тавигдсан байгаа. Тэгэхээр сэрэлт явагдаж байгаа ухамсар сүнстэй гадаад хүмүүс ч гэсэн одоо бид нартай адилаар эдгээр энэ үнэн мэдээллийг авах бүрэн боломжтой болж байгаамаа. За тэгээ цаашдаа эдгээр сувгууд дээр илүү одоо сонирхолтой бичлэг мэдээллүүдийг үргэлж хийгээд явах учраас та бүхэн маань сонирхож байвал бидний сувгуудыг дагаарай. Үнэн мэдлэгт хамааралтай бүх YouTube сувгууд, Facebook пэйж, за дээр нь нэмээд 2 Amazon дээр байгаа номныхоо судалгаануудынхаа линкүүдийг нь тайлбар хэсэгтээ оруулах болно. За анхаарал татсанд баярлалаа. За баярлалаа. За бид нар энэ сургалтуудаа юун дээр явуулдаг вэ гэхээр Facebook гэдэг маань бол ерөнхийдөө репетилүүдийн хараа хяналтанд ор байж идэг. Тийм учраас сургалтыг бол одоо Discord групп дээр явуулдаг байсан. Тэгтээ Discord группийг маань одоо Хятадын коммунист нам ихэнх одоо удирдлагынх нь юуных нь ихэнх хэсгийг авцсан. Одоо ер нь бүрэн ишилжиж байгаа. Тийм учраас бид айжмдаа энэ Discord группээс гарч одоо шинээр бясалгал гэсэн аппликейшнийг хайжуу багш маань боловсруулад одоогийн байдлаар ур чадвар дээд чатыг бол
бясалгал гүргээр заадаг болсон байгаа. Тэгэхээр тэрнийхээ талаар Тажи багш яриарай. За бүгдээрээ сайн байцгаана уу. Бясалгал аппликейшныхаа ерөнхийдөө давуу талуудыг нь яриад явчих. За манай аппликейшн болохоор Android, iOS гэдэг одоо бүхэл төрлийн гар утсан дээр та бүхэн манай аппликейшн store болон Play Store-оос бясалгал гэж хайхад, за монголоор ч хайхад эсвэл одоо мессежний англи галыг гэдэг те бясалгал гэж бичээд хайхад аль аль нь гарна хахаар гарч ирнэ. Хамгийн түрүүнд гарч ирнэ. Тэгэхээр өмнө нь бол монгол хэл дээр бол аппликейшнууд, бясалгалын аппликейшн бол байсан уу гэвэл байсан. Гэхдээ манай аппликейшн одоо юугаараа давуу тал ялгаатай юм гэхээр бүх зааварчилгаа нь монгол хэл дээр болохоор за бүртгүүлэхээс ахуулаад ашиглахад маш их хялбар. Тэгэхээр монгол хэл дээр зааварчилгаатай бясалгалуудын аудио бичлэгнүүд байгаа мэдээж. За үүнээс гадна Google Meet-ээр дамжаад онлайн сургалтанд бас хамрагдах суух боломжтой. Өмнө нь бол зөвхөн бясалгалын аппликейшнууд байдаг байсан бол одоо бол манай аппликейшн онлайн сургалтанд давхар хамрагдаад бясалгалын сургалтанд хамрагдаад явахаараа давуу талтай гэж танилцууллаа тийм ээ. За одоогоор манай үнэн мэдлийн ур чадвар болон дээд чадны сургалтууд энэхүү бясалгалын аппликейшнаар дамжаад амжилттай явагдаж байна. За тэгээ хэдийгээр энэ бол миний анхны хийсэн аппликейшн ч гэсэн өөрөө бясалгалын багш хийдэг хүний хувьд бясалгалыг бусдад түгээн дэлгэрүүлэх сонирхолтой гэдэг утгаараа хүмүүс энэхүү бясалгалын аппликейшнийг ашиглаад яаж амар амгалан бясалгаж болох вэ гэдэг бүхэл гаргалгаа гаргахын тулд нарийн деталь үйлдэл бүрийг нь төлөвлөсөн байдаг юм аа. За тэгэхээр бусад давуу талуудыг нь товч дурдах юм бол та манай аппликейшнийг ашиглаад бясалгахдаа тухайн одоо бясалгалын аудионы дуртай хэсгээс эхлэн тоглуулах боломжтой. 1-2 цагийн урттай удирдамжтай бясалгал байвал тэдгээрийг бүлгүүд хэсгүүдэд болгоод хувааччихсан байдаг гэсэн үг. За мөн хүссэн аудиогоо татаж аваад аппликейшныхаа татсан бясалгал хэсгээс за өдөө сүлжээгүй үедээ тийм ээ. За эсвэл бүх одоо сүлжээгээ хааж байгаад нэг өөрийгөө тусгаарлаж хагаад бясалгамаар санагддаг шүү дээ тийм ээ. Одоо гадаас дуудлага авахгүй, хүн саадуулахгүй орчинд очиод. Тэгвэл яг тэр үедээ татсан бясалгалаа сонсоод хийж болно гэсэн үг. Та тэгээд аяттай эсвэл заавартай аудио аль алингаар нь одоо зөвхөн эсвэл тухайн бясалгалын заавар одоо багшийн удирдамжтай хоёр төрлөөр бясалгалаа одоо оруулдаг гэсэн үг, аудиог нь оруулдаг гэсэн үг. Тэгээ аудиог сонсоод хэдий ихэр хугацаанд бясалгамаар байна тийм ээ. Тэр хугацаагаа өөрөө оруулж өгөөд нэгсэндээ яг одоо жинхэнэ амар амгаландаа өөр сатаарах зүйлгүйгээр бясалгаж болох нэ. За тэгээ таны оруулсан бясалгах хугацаа дуусахаар бясалгалын аудионоос дагаад зогсоод нэгсэндээ таймер гэж ярьдаг те таймер маягаар ажиллаад явдаг гэсэн үг. Тэгэхээр одоогоор манай аппликейшнд үнэн мэдлэгийн маань бүхий л 24 их шигт бясалгал багшийн удирдамжтайгаар намун дан аятайгаа байрсан байгаа. Мөн манай нэмжээ багшийн богино заавартай таны амьдралын хорон мөч бүхэнд хэрэг болох үз богино бясалгалууд ороод явж байгаа. Тэр нэмээд бидний 7 үрдийг сэргээх цэвэр тоонууд тийм ээ. Мөн орчлон ертөнцийн сая дурдсанчлан үүсгэр болсон 432 герцийн цэвэр тоон таныг дөрвөн хэмжээстэй буюу байгальтай холбох байгалийн чимээнүүд байршсан байгаа. Цаашид манай бясалгалын сан улам бүр харивчаад баяжаад явна. Харин та их шигт бясалгалын концерт сүнс сэргээх хөгжих 14 бясалгал, физик бие янгаах, хангаанд дэх 10 бясалгалыг хүссэн үедээ сонсё гэж бодож байвал манай 3 судрыг өөрийн гар дээрээ аваад унших буюу уншсан байх хэрэгтэй. Тэгж байж нэгсэндээ хумсраад тэлж байж таны бясалгалд бүрэн дүүрэн концерт сүнсэнтэй физик биеттэй нөлөөлнө гэсэн үг. За тэгээд яг одоо аппликейшнаа татаад бүртгүүлээд ороод ирээрэй гэж уриалмаар байна. Үн төлбөргүй бясалгалын амар амгаланг мэдрээрэй л гэж хэлье да. За баярлалаа. За баярлалаа. За ингээд ерөнхийдөө бид
үнэн мэдлэг гэдэг энэ багийнхан маань юу хийгээд яагаад яваад байгаа талаар товчхон танилцууллаа. За тэгээд энэ ярилцлагынхаа эцэст нь бид энэ сургалтыг анхан дэлхийг аврах гээд 3,000 монголчуудыг цуглуулж одоо энэ ур чадварыг эзэмшүүлээд ийм одоо тэр өөрсдийнхөө чадвараа хөгжүүлж 50 сая хүний нэр гаргаж чадах хэмжээний болоогүй ч гэсэн ямар ч гэсэн энгийн хүнээс бол маш их энерги чадваруудыг гаргаж чадах болцсон. За энүүгээрээ одоо энэ матриц биднээсийг дор давтамдамж байж хизээч сэргэхгүй болтол нь байгаад одоо тэгээд цаашлах юм бол энэ төхөөрөмж бүх зүйл бүрдээд дэлхийн нэг засаглал гэж тогтоогоод хинэнч бай энэ одоо хөгжингөө улсууд хоорондоо байлдаад хинж технологи авсан бай эцээцэд гарах үр дүн нь нэг ердөөсөө хүн төрөлхтнийг нэг засаглалд ингээд бүгдөөрөнгийн хянж байх зорилттой ийм болчихсон байгаа. Тийм болохоор бид одоо анханасаа 3,000 хүнийг бүтээж хийнэ гэж хэлсэн бол одоо бидэнд цаг хугацаа байхгүй болсон байна. Ийм учраас энэ хамгийн сүүлийн бидний хувьд бол одоо үнэн мэдлэгийн энэ сургалтыг хамгийн сүүлийн сургалтыг явуулах гэж байна. Гэхдээ энэ үнэн мэдлэгийн сургалт маань хуучин анхан шатандаа бүртгүүлээд анхан шатандаа ороод за тэгээд завгүй бол дараа нь цаашаа сурахыг хүссэн гэд хүсснээр нь ингээд явуулаад ингээд байж исэн бол одоо бидний цаг хугацаа цаг хугацаач байхгүй. Үндсэн багш нар бол төгсөгчд төгснөхийн дараа өргөлжүүлэлтийг сурдаг гэж хэллээ шүү дээ. Бүр гүнзгийрсэн тийм вакуум эрчимцсэн сургалтуудыг дараа нь төгснөхийн дараа сураад явдаг байгаа. Тэгэхээр одоо цаг хугацаа байхгүй матриц маань бүрдчихсэн одоо энэ хизээгүй нэг засаглал гэдэг орох гээд байж байгаа. Ийм цаг хугацаанд цаг тулцсан байгаа учраас 3,000 гэрлийн ажилтан бүрдүүлнэ гэснээр болоод одоо ерөнхийдөө 500 гэрлийн дайчин бүрдэж дуусж байгаа. Тэгэхээр энэ хамгийн сүүлийн сургалт маань болохоор урд зааж байсан энэ юунасаа арай өөр эрчимжүүлсэн гэрлийн дайчин болгох. Ердөөсөө анханасаа эцсийн хүртэл 4 сар өөрийгөө ажил цаг заваа тохируулаад сэрсэн тууштай явах эхлэлгийгээ аврах сонирхолтой ийм гэрлийн дайчин бэлгэх 4 сарын эрчимжүүлсэн сургалтыг эцсийн удаа явуулж байгаа юм байна. За тэгэхээр энэ маань сар-сардаа төлбөрөө тусад нь төлөөд явна. За хамгийн анхны эрчимжүүлсэн анхан дунд чадыг нийлүүлсэн 1 сарын сургалт маань 300 төгрөг байгаа. Тэгээд энэ 12 сарын 1-ээс ингээд явах гэж байгаа. Тэгээд харин цаашид бидэнд бол бүх төгсөгчд маань үйл хийх, ямар үйлнүүд хийх вэ гэхээр бүгд завгүй болно. Зөвхөн тэр төгсөгчдөө чадварыг эзэмшүүлэхээс гадна зам болоод одоо 4 сарын дараа бол бүх төгсөгчд бүх одоо багш нар бүгд нийлээд үүлэнд явна. Төгсөгчд гэхтэл бүх одоо 21 аймгийн 360 хэд гинүү за бүх төвлөрсөн сумдаар явж одоо иргэдийн нутгийн иргэдийн хомсрыг цохино. За тэгтэл багш нар болохоор ерөнхийдөө бүх хил хязгаарт ингээд хамгаалт хийсэн гэж хэллээ шүү дээ. Дутуу байгаа одоо зүүн өмнөд хилийн бүсийн маань дутуу үлдсэн байгаа. За тэрийг хийхээс гадна бүх усны одоо ямар ч горих булаг шанд байна Монгол оронд хичнээн тийм юм байдгийн тэр бүхэн рүү явж бас үйл хийх ёстой. Тэгэхээр бидэнд цаг хугацаа байхгүй. Яг энэ цаг хугацаа тулаад эцсийн үйлээ хийхэд энэ Монгол нутаг бүрэн хил орноо бүрэн хамгаалчаад дотор нь байгаа бүх харуудыг устгаж байж биднээс үйлээ хийх ёстой. Тэгэхээр эндээ төвлөрж байгаа учраас хамгийн сүүлийн одоо сургалтыг зарлж байгаамаа. За юм байна. Тэгээд энэ бүхэнд та бүхэн амжиж сургалтандаа орё гэвэл сургалтандаа бүртгүүлээд яваарэ. За бүгдд нь баярлалаа. Энэ удаагийнхаа ярилцлагыг ингээд өндөрлөе.